Энэ өдрийн амар амгалан дахиалдах. 7 нүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатагаар яаран нэвтрүүлэг маань эрхэм сонсогчдод танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 6-ны мегмар гарагийн яаран нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Студид хөтлөгч Мега хаш одко гэрлээ. За найруулагч шар манай баяраа маань ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн баян баяраа ажиллаж байна. Зураг мөргөнө гаргаж болохгүй шүү манайхаа. За нэвтрүүлгийн хамтран явуулагчаар өдөр бүр үнэхээр амттай өгөөж чихэр бов. За мөн илүү хурдан, илүү хялбар Payon захим зүйн аппликейшн хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өдрийн бид бүхний хамттай ярилцах сэдв сонсогчоос ирүүлсэн сэдв байгаа. За тэгэхээр манай сонсогчдод гэсэн нээлттэй шүү. Одоо тий сэдвээ өгч болно. За тэгээ манай зохиолч хянаад авахыг аавна, авахгүйг нь авахгүй тийм ээ манай зохиолч. За өнөөдрийн сэдв гэрийн үйлчлэгчтэй болох уу гэдэг сэдвээр ярилцсан. Болый. За гэрийн үйлчлэгчтэй болох боломж гарвал яг ямар хүн авах юм? Эрэгтэй хүн авах юм уу, эмэгтэй хүн авах юм уу, хөгшин авах юм уу, залуу хүн авах юм уу тий? За яг ямар хүн авах вэ? Гадаад хүн авах уу, монгол хүн авах юм уу? Ямар вэ? Би бол хашахыг ламаар байна. Яа. Хашах ингээ хөдөлмөрийн чадвараа алдсан заяа. Тэгээ хийх ажил байхгүй. Та манад гэрээ үйлчлэгчийг өгөөл хашах хийн заяа. Би тэгээд амир хашахын ингээ боломжтой мөнгөний санал болгоно. Хашаах хоолноос өөр хийж чадахгүй шүү дээ. Хоолноос өөр хийж. Ой. Хийж чаддаг болсон сургана. Хөөе, би шалуугаа чадна тий. Укасгтал араас нь гүгээд. Агуухан мөнгөг би мегагийн юу болноо. Тий болно тий. Болно. Мадам юу л мадам бил юу л. Юу гэдэг мадам. Мадам болох юм. Мадам нь биш тий. Харин тий чи мадам. Би мадам биш. Юу л хашаах мадам болох юу л би тэгнэ. Тэгээд ороод ирэхтэн юунд сууж идэг те. Гал тогоонд нэг юм гээд. Ядаж сонирхолтой штэ тий. Гэр ордоц ирэлж хоёлоос орой зүгээргүй. Одоо боловсрол телевизээр гарч байгаа жамбуурын ирлээ гарч байгаа байхгүй юу? Тэрэн дээр тэр гэрийн үйлчлэгч заяа илгийг аавна. Тэр нэг нөгөө нэг баяа ойлч уулын гэрийн үйлчлэгч болж байгаа. За тэнгүүдээ гэсэн чинь очисон чинь нөгөө гэрийнх нь одоо хадагтаа гэдэг байгаа нь нөгөө бүр тэр хөдөө ингээд хамт сурдаг байсан. Тэгээд мяагаар байсан. За тэнгүүдээ ингээд тэр чинь үсч хийж хагаад тэгээ хоёр дахь авгаа нь болоод очисон угаасаа тэрийг тэнгүүд аваар зэрлэг гар тэр 2 жилийнхаа цалинг өрчилж авангуудаа өөрөө юм пиццаны газар ингээд нээцэн заяа дөрөвний газар нээцэн тэр гэрийн үйлчлэг штэ. Тэнгүүдээ дургуй өрхөн бо шууд нөгөө эддэд өсөлтөө зодтолцдог заяа. Юм уу эзэн юм байсан юм бэ гэдэг алцаад байсан. Яа. Даас гоё биш тий. Би одоо тасаа хашахыг бол тий. Та хизээ ийм байсан юм бэ? Би зөвөрл хизээ ийм байсан ба мега. На шалчиг халтар байна хашаа. Тэгээ мега ингэж сурах хэрэгтэй шүү дээ. Явдал дундаа гутлаа тайлуулж сурах хэрэгтэй шүү дээ. Чи ингээ явж гин заяа. Тэгэн гол чиний гутлыг чи ингээ шууд явдал дунд чинь тайлна. Ахыг бас арай тэхгүй бас хүндлэн яасан. Шалаал аятайхан уу. Чи хангалттай мөнгөний өгж байгаа зү. Би бол ингээд энэ асуултыг ингээ бүгднгийнхэн дунд амсчихад хатаа шууд мегагийн гэр үйлчлэгч. Тэглээ. Амар. Таныг гэрийн үйлчлэгчтэй болвол яах вэ гэж асуусан. Яах би өөрөө гэрийн үйлчлэгч болчих. Манай үгүй манай хашаа ийм л ингийн юу. Нүд дуулаад ч юу илээ. Нүд цагаа. Улаас нүдтэй үйлчлэгч. Шалгаж орж ирдэг дээ өглөө болго. Гай болж би одоо хашаахын тэгнэ ядаргууд мөр зүрийн барьж өгөөд гайгүй юу яаж юм. Шалгаж хогийг асаагүй байгаа мó. Одко гэр үйлчлэгтэй бол ямар гэр үйлчлэгтэй болох юм? За та баг 2 дахь амьдрал маань эхлэх бах та. Тэгээ ер нь болмоор байна. Яагаад болохгүй гэж те. Яс 2 дахь амьдрал. Чи одоо шууд гэр үйлчлэгтэй гой хүүхэн аваад явах гэдэг юм уу? Хүүхэн биш ээ. Зодоо авах гэж. Гой хүүхэн авах хөөе. Тийм үү. Би чамайг боловсралтай. Мөгийг түгээс сандлаас унаадсан бас өнөө мэдгүй л ахaltaа цаа чи. Чи ямар мяа гэр үйлчлэгч авах хэмжээнд очсон хүн бэжж гэрийнхээ үйлчлэгчтэй явуулдаад тахтай яа тий. Тийш юу амар яа. Сог. Би гоо тэгвэл фантаз мөрөөдлөө. Чи хараа яагаад байгаа мөнгөө хэмнээд байгаа юм аа. 2 3 юм зэрэг явж байхаар тий. Йоо нэг юм
ингэж цэвэрлж мэвэрлдэг юм байдаг штэ нэг юм Үслэг үү? Тэгээд нэг гоё плаж малаачтай нэг юм үйлчлэгч юм палаачтай. Тийм гэр үйлчлэгчтэй. Аха тэр чинь айгу худлаа юм л шүү дээ. Бодит амьдрал дээр тэр үслэг юм чи. Юу ч цэвэрлдэг юм уу? Үгүй тэр үлэн тоос авдээ. Үгүй би нэг тийм яг ингээд гэрийн үйлчлэгчийг Үлэн тоос гэрийн авдаг. үйлчлэгчийг нэг ийм хормогч авсан байхгүй ийм палач Тийм. тэгээд ингээ явсан чи нэг тийм өөрийгөө доромжлоод байгаа юмсан. Өөртөө цалин өгнө. Тийм үгүй би бараг ингэ шидсэн штэ. Хогоор яа. Би танад үйлчлэгч хийх юм бол би фрак өмсөн заяа. Яа. Чага бэлидэ фрак хийсэн. ямар би сууж Ингээ явж дуртай штэ. Окей. Ах маань арай өөр юм бодоод тах шүү. Тий. Та яг намайг яах гэж. Нөхөр байхгүй орд яах гэдэг. Яа ирж ирээ. Хүүшээ. Нэмэр цэцгээ тэр чинь нөгөө нэг өөртөө ингээд гадаа мадаа ингээд талбайг чинь цэвэрлж өгдөг нэг лаг гоё юм бак залуучууд байдаг штэ. Басаа чинь цэвэрлж өгдөг. Тэр бол болж байгаа байхгүй юу? Хашаахыг мэдээ. Хашаах болоо шүү. Мөрөвчтэй өмдтэй төсөө. Мөрөвтэй өмдтэй нэг шилэп юм шиг юу төглөө нэг юм алга байдаг штэ. Кептэй. Тэр кепгээ өдөр болго өмсөж ирдэг шүү дээ. Чамд сэтэл өгöd байгаа юм шүү. Тий яг мөрөвтэй өмдтэй нэг юм өмсгөлчгийн шүүр барьсан тий. Ингээд төсөлөгдөд байгаа. Би бол юу штэ тий. Дан ганц гэрийн үрслэгчээр зогсохгүй. Гэрийн үрслэгч бол зөвхөн гэрэл цэвэрлэн штэ. Хоол хийдэг хүн тусдаа байна заяа. Тоогооч тусдаа байна. Хүүхэд тасрагч тусдаа байна. 3 хүнтэй. Жолооч тусдаа байна. Тэр 3 Хиний хүүхдийг гараад тасагч аваад байгаа юм бэ? Паразитлуулчих бай тээ. Тэгээд нэг гэр бүл янаа. Бид гурав яваад атсан. Тэгээд ууж боо. Тэгж штэ. тэгсэн чи ингэж боддог доод бэлэг тохирцсон. Би ингэж боддог байхгүй юу? Гэрийн үрслэгч штэ ганцхан хүн бол амжихгүй байхгүй юу? Тэр одоо гэрийн үрслэгч бол гэрэл цэвэрлэн заяа. Гэрэл цэвэрлэн хуцмаа цугаагаа тий. Сайхан ингээд орд ирний даавал сольж молоод яг гэрийнхаа л ажлыг хийн. А тэнгууд тоогооч мөнгө хэмдэхгүй. Тоогооч ингээд хоолндоо анхаарлаа хандуулад тий. Яг холоол хийн. Миний одоо би ийм кето гэдэг юм бол надад тусна кето бол тий манай хүүхдэд өөр хүүхдийн хоол тий ингээд яг тусд нь ингээ хоолоо хийн. Хүүхэд тасрагч бол янз бүрийн тийм одоо гэр орны ажилд оролцохгүй яг л хүүхдээ л асрана. Хөөе, сониос яг хиний хүүхд гаргаад хүүхд асагч байгаа юм. Хашаахын хүүхдийг гаргасан. Юу хашаа танаа гэрийн үрсэгч би юу танаа гэрийн үрсэгт ороод балаараад байгаа. Хашаа ажил хийдэг. Тэгээд энэ чинь амьдрал шүү дээ. Хөөе, би ийм 3 хүн зэрэг 4 хүн зэрэг ажилд авах хэмжээний тийм үү? Очноо гэдэг чинь бас нэг бас тий. Тэгэхээр дахиад би төрнөө гэдэг чинь. Тэгэхээр бас тий бод. Ус төрч мөрчтэй л явуултаад байна тий. Яа. Тийм ээ. Тийм байна. Ер нь тийм байна. Муусан хулгаач нартай юу? Би мегагийн бүх юмыг хариуцсан цэвэрлэн бүх юмыг хийн. Тэгэд одоо хаалга төгшин штэ дээ. Баахгүй манай хатагтай. Яа. Хатагтай баахгүй. Намайг нэг яачих гэлээ да. Ямар уцаар утас дуургуут давгуутай. Манай хатагтай усанд орж байна. Хатагтай мегагийн үйлчлэгч гэр үйлчлэгч хашаах шиг юм буянтай царай төв байж болж штэ. Йоо, хашаах бүр дөрдөө орчлоо тий. Ямар амар юм бэ? шууд цалингаа бодоод эхэлчихлээ шүү дээ. За одоо 17 цаг 21 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Гадаад гэрийн үрслэгчтэй болох уу? Аад нь болно. Тэр тусмаа Филиппинээс үрслэгч аавна. Бэд нь үгүй Монгол хүнээ цалинжуулна. Бэд нь манай монголчууд угаасаа энэ төрлийн ажил хийж чадах хүмүүс биш. Гэд нь гадаад дотоод нь хамаагүй ажиллаа сайн хийдэг хүн байх хэрэгтэй гинэ. Би надад чи нэр хариулах уу? Одоо болоогүй хаа. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү хурдан, илүү хэлбэр Payon захим зэлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Яа, манай Payon гэж. За Payon аппликейшн илүү биелэгтэй цагаан сарын урамшуултаа эхэллээ. За 1 сарын 19-ноос 1 сарын 26-ны хооронд юу ээж дөнгөрсөн юм шүү. Чааса чи одоо юу ч мэдэхгүй дуугаа сууж байна. За ойлголоо. За ингэсэн 1 сарын 19-ноос 26-ны хооронд үргэлжилсэн. Тэгээ энэ ингээд дууссан. Одоо 26-наас хойш дахиад үргэлжлээд 2 сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа. За тэгээ яасан байх нь вэ? Payon захим зэлийн аппликейшнийг
одоо утсан дээрээ татлаа штэ. Татаад ингээ бүртгүүлээ. Нэг бүрд эргүүлэх ирэх. За. За зээл ирэхэд тогтоолгоо штэ. Одоо чамд хэдэн төгрөгийн зээл гарах боломжтой байна. Нэг ирэх. За гэрээ байгуулагчд очиод салбар дээр очиод цаасаар заавал нэг удаа гэрээ байгуулна. За ингээд нэг ирэх. За аппликейшнаар дамжуулаад 20 хүртэлх найзаа урих боломж байгаа. Тэгээд 20 найз гэдэг чинь 20 ирэх л гэсэн үг. Ер нь бол. Нэг хүн нэмэгдээд нэг ирэх. Аа тий. За ингээд яасан байх нь хүрд эргүүлэх урамшууллын ирэх аваал энэ. Ингээд цулуусаа ирэхээрээ аппликейшн дотроо байрлах илүү бэлэгтэй сарын хүрд гэж байгаа заяа. Тэр хүрдийг сайхан эргүүлээд гой кашмир брендийн ноолуран хостел, худалдаа авах эрхийн бичиг, за жилийн автомашин худалдаа авах 1 сая одоо худалдаа авлаа гэж бодоход 1 сая хөнгөлт сүргийн хөнгөлтийн эрх заяа. За жуулчин төрөлж resort-од амрах эрх за цаашлаад бэлнээр 500 мянга 100 мянган төгрөг хүрэх үнийн дүнтэй юм бөөн гарын бэлэг эрхийн бичгүүдээ эзэн болох боломжтой байгаа шүү. Зүгээр орж бүртгүүлэл нэг ирэх аваад хүрдээ эргүүлээл эндээс шууд хоп гэх юм шүү дээ. Тэгээд найз дуудана. Ааха. За Улаанбаатар хотоос гадна 15 аймагт салбартай. Өөртөө ойр салбартаа очиод ингээ Payon гэсэн аппликейшн ямар гэдэм бэ гэдээ асуух боломжтой байт юм байна. Тэгээ Facebook нь Payon, Instagram нь Payon, вебсайт нь tawanbogdfinance.com гэж. Тий одоо тэгээд энэ ихний текст бол одоо ямар ч хэрэггүй байсан байгаад мягмар цэцгээ тий. Маркетингийн албаны үний үед. Бид нар бол ингээд учрын олж хужрын тунгаагаа л ингээд ярьдэн шүү дээ одоо. Хэлчихээ л та наадах. Би бүр анх удаа гарч идэг нь би яа нэмэр. За. За тэгээд та App Store, Apple барьдаг бол App Store-оосоо, Samsung болон бус төрлийн утас барьдаг бол Play Store-оосоо Payon application-а татаад аваарай тийм ээ. За аялал дэлгэрэнгүй мэдээллийн 7533 11 гэдэг дугаараас аваарай. 7533 11. За мөн та tawanbogdfinance.com гэсэн веб хуудасаар нь ороод тэр нөгөө Улаанбаатар хотоос гадна 15 аймагт байгаа салбар байгаа шүү дээ. Тэдний ингээ мэдээллийг бас авах боломжтой байгаа шүү. Яа ойлголоо. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү хурдан, илүү хялбар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв гэрийн үйлчлэгчтэй болох уу гэдэгс дээр ярилцж байна. За тэгвэл гэрийн үйлчлэгчээрээ юу хийлгэж, юуг хийлгэхгүй байх вэ? Бас нэг юм та манаа ингээд хүүхдийн өрөөнд орж болохгүй ч гэдэг юм бас тэгж болно шүү дээ тий. Би бол хашхын ундлахын өрөөнд бол оруулмааргүй байна. Орцсон сууж шүү дээ. Тэрээс шагаалгамааргүй байна. Бүр нүцгэн сууж байгаа харагдаж шүү. Тэрээс тэр Орой чинь дулаацуулаад халуун байлгаж байгаа шүү дээ. юу лээ хүүгээ дулаацуулагч үлээ юу лээ. Хүүтэн гэрт ганцаараа хэцүү биш шүү. Наад дулаацуулагч гэж. Наад дулаацуулагч гэж. Би бол сайхан юуг хийлгэн гэсэн шүү дээ. Сайхан хөлөөл барилж юмар энэ ерөөсөө. Тэгээд Барнис тахаа зүрхсээ. Зүгээр. За Наа чи угаасаа таны нөгөө нэг спешиал үйлчлэгэн чинь байгаа юм шиг тий. өдөр тутмынх нь хийх ажээ шүү дээ. Аа тий. Өдөр тутамдаа ерөөсөө өрөөлөө орж ирэх. За хөл барих юм байна, ор дулаацуулах юм байна. Аюу хаттай хөлийн чинь баригцаг болчлоо. Тий. Бэлэг тайлаад орно тий. Нэрээ яг ингэж харьцвал тэрэн дээр сурчих бах тий. Тэгэл одгоохийн надлуу хард яар гэж харьцсан айгу муухай ямар муухай юм бэ гэж бодлоо. Яа. Дана хаттагийн толгой өвдсөн байна. Бальтуу юм уу? Йоо, шууд байлтаа төгж алгасан надад. Зүрхний юм толгой хаалах нь. Яг Нэг тийм юм ээ. Йоо. та яхаа хашгаа. Юу яах юм гэж. Та юу хийлгэж юу хэлэхгүй. Би өөрөө юу үйлчлэгч юм ч гэдэг. Хүш би яаштай тий. Нэг энэ олон солонгос кино үздэг хүний хувьд хэлэхдээ штэ тий. Энэ нэг солонгос кинон дэр гардаг нэг нарийн бичих туслахууд тий. Яаж хаанаасаа тийм үнэж гүлгшгүй олд юм болоо тий нэрээ. Тэг ким туслах уу? Ким жодооч, ким асрагч. Ким тогооч. Ким туслах шүү дээ. Үхээс бусдыг баг үхдэг тий өмнөр нь орж. Тэгээд Кинон дээр бол ерөөсөө 5 минутын дотор маш олон мэдээлэл олчиж байгаа шүү. Харин тий. Ерөөсөө юу л даалганд бүгдийг хийж чаддаг тий. Амар супер. Нэр үнэхээр би тийм үнэхээр боломжтой болдог бол би тийм солонгос үйлчлэгч нартай л болно. Би гэрээ үйлчлэгч хэрэг Тэднэртэй би болов шүү дээ. Монгол хэл заагаад тэгээд шалгалт авна. Хүмүүс одоо эхнээсээ уурж эхэлж байна. Яасан. Баясгалан зөндөө ингэж байна. Гэрийн үйлчлэгч зарц биш шүү. Гутлаа тайлуулмж гих шиг. За та нар зүгээр нэг амар үнэн юм ярьдаг ч юм шиг бид нар нэг юунд үнэмшээд байдгийг Хоёр гүрний цаанд байгаа хүмүүс уурлаад байна тий. яах гээд ингэж үнэмшээд байдгийг бэ? Ер нь стажик гутлаа тайлуулмаар сагчлаа. Тайл гişгээ те. Айлуу тайл. Йоо.
Би кинон дээрээс үзсэн юм аа. Тэст амар заяа. Яг ингээл хаалга онгоолгоол ингээл нэг бажкат уцаар яриа яваад байгаа байхгүй. Тэс чи нөгөө үйлчлэг чинь яг ингэж араас нь гитчихсэн аа. Ингээ хөлөө ингээл ямгалан шууд гутлын тайлал хав Гэтэ хараа солонгос кинон дээр тэр нөгөө гэрээ үйлчлэгч нар нэртэй те айгүй нэг тийм муухай юм айгүй муухай хэрүүл ийм сэтэлтэй байдаг те ингээд хаалган дээр нь очиж зогсож байсан. Яриа мэрэ гэж юм чагнаа. Би нэг юм тэтгэдэг болчиход. Тэгээд мегагийн гал юу хаалган дээр очиж тэтгэдэг тэтгэрийг бариа зогсож. Тэгээд тэмдэглэх юм гаруу шууд тэмдэг. Тэгтээ яг шууд намайг ингээд амар олон тайл амар ингээд од олчоо шууд папарацад тэр мэдээллүүдийг зарах бахтай заваа. Яг тэгнэ. Одоо яаж тэ одоо сая нөгөө энэ намар тоглосон штэ нөгөө нэгэн зуны цэцгэс гээд жүжиг тоглосон штэ. За тэр жүжигийг үзлээ. Хашаа та үзсэн штэ. Өөдөөс гүлээ зарсан сууж. Тэн дээр нөгөө хин Баатар хүү мангар зүүн дөр тоглодог тий. Яг ингээд заяа нөгөө үнэн ч нохоо шиг ингээд гэрийнх нь үйлчлэгчээр ингээд заяа. Одоо тэр чи хитэн жил ажилласан бэлээ. Бүр тэгээд баян айлын хүүхдийн өмнөөс нь хүүгээ ингээд хэрэг хүлээгээд шоронд оруулсан заяа. Тэгсэн чинь тэр бүр мангар бодлоготой одоо нөгөө тэр айлын бүх нууцыг мэдэж аваад тэгээ яг тэрнээр нь ажиллаж байгаа тий ахаа. Тэгтээ амар зүүн гах тий. Муухай кинон дээр ч тэр жүжигчдэр ч тэр гээд дандаа тийм эсрэг дүрүүд байдаг тий. Тэгээ баялаар мандахад саатан дээр хөтлөд өгстэй. Байлгүй яа тий. Тэгэхгүй бол кино ч сонирхолгүй шүү дээ. Ямар ч эсрэг дүргүй бол. Тийш Аладдин дээр хөтлөд өгстэй. даврцсан гарууд байна. Тийм бүр нэг агцсан тий. Зэрэг зэнтэйгээ мэдгүй агцсан гарууд бүр нэг. Тий. Алтцахстай үлгэр байна шүү дээ. Алтцах тэрэ тий. Тэр эмгэн амир тий. Хөөрхийн эмгэн гэхдээ. Төгсгөл нь шууд нүдэнд харж шít хөөрхийн эмгэн. Муха хийцгүй тий. Алтцахны имиж санаад авч идэр. Хашаахыг хараад мөрөвчтэй өмчтэй фермерд харагдаад ах юм гэдэг. Яг. Гэрт орох юм уу та энэ баг тийм юм малгацлага өмсчүүл та баг гадаа байх. Оо тий гадаа тавигдаа. Тэгээ яг алтан цагсны өвгөн болох дүрээрээ хашаах шүү ер нь. Би тиймтэй болмоор байна. Яа, гэтээ би хашаахыг ерөөсө гэрийн үйлчлэлээр төсөөлгүй надаа. За хашаах гоё хоол хийхээ хувьд бол хийн заяа. Зүгээр хоолоо ихтэй зүгээр галтгоогоо дэлбэлдэг аахгүй юу? Хашаах гэхдээ гэрийн үйлчлэгээ болвол ингээ тэр хүнтэйгээ ингээ нэг юм дундаа тавьсан сууж байгаа сайд. За амьдралаа яар. Наад матха хай зүг наашаа суу. Гэрийн үйлчлэлээр авсан цаг танаа нөхөр аригч болох уу да. Тэр нүгөө хэлээ те. Та ганцаараа биш. Та надад уухгүй ч үж болно. Та ганцаараа биш. Ядрагаад нас. Тэгээд цалин буух болж н одоо юм бодно байгаа. Йоо. За одоо батраад 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажлагч Амчил бууз. За яг л гэрийн бууз. За ингээд энэ 7 хоногт цагаан сар маань боллоо. Тэгээд хэрвээ бууз ажиллагаанд одоо амжаагүй бол тий яг л одоо уламжлалт гараар татсан махтай, нэмгэн гуралтай, шүлтөө, сашны амтад бууза 77 66 33 89 6 50 58 гэдэг утсаар захиалаад аваарай. За мөн Амчил буузыг бүх сүлжээ дэлгэрүүдээр худалдаалж байгаа. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажлагч Амчил буузтай баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв гэрийн үргэлжлэгчтэй болох үгээс дээр ярьж байгаа. За одоо санд асуулганд хариулъя. За. Гадаад гэрийн үйлчлэгчтэй болох уу? Аад нь болно. Тэр тусмаа Филиппинээс үйлчлэгч авна. Хашах бэдэн түрүүний тэр нохоо шиг гэдэг шиг амин үнчэдэг гэсэн. Үгүй Монгол хүнээ залимжуулна. Бэдэн манай монголчууд угаасаа энэ төрлийн ажил хийж чадах хүмүүс биш. Гээд нь гадаад дотоод нь хамаагүй ажиллаад сайн байдаг хүн байх хэрэгтэй гинэ. Би бол бүр болно. Тэр тусмаа Филиппинээс үйлчлэгч авна. Филиппинууд аягүй сайхан сэтгэлтэй байдаг гэдэг. За комментэн дээрээс. Зүгээр тийм үү. Гэтэ эдгээр чинь бүр ингээд те нөө үдийн ачаараар ярьжсэн байхгүй юу? Бүр ингээд те ээж нь имэн ингээд имэн ээж ингээд бүр те удмаараа ингээд яг л тэл гэрийн үйлчлэгч хийхин төлөө л төрцөн хүмүүс байдаг гэж. Нэг сараар дээр нэг би бүр ингэж бодлоо. Нэг сар нэг Филиппин үйлчлэгч авч үзмээр байна. Сарын цалингийн нөгөөд бүх өөрийнхөө цалин тэр үйлчлэгчд өгөөд сайхан сэтгэлтэй явж буцаагаад өгчих. Би өөр мөнгө сууж дээ. Гэрээ цэвэрлүүлээ л. Гэрээ цэвэрлүүлээд мөнгө сууж байгаа юм дээ. Тэгээд юунаас үйлчлэгчээс мөнгө зээлээ л дээ. Хөшөө мөнгө байна. Би улсынхаа 20%-ийн орлогыг бүрдүүлдэг гэсэн чинь үйлчлэгч нар. Би тэгтээ 3 дахь нь сонгоод ажилласаа хийж ивэл тэгэл.
Дөрөвдөгөө? Тий, дөрөвдгийг нь, дөрөвдөгөө. Гадаад дотоод намаагүй арилаасаа яадаг хүн байх хэрэгтэй гэдэг. гэдэг зүгээр шүү дээ. Хашаах шиг ингээд. Тэ автобусны хаалган дээр нэг тийм зарлал байдаг шүү дээ. Гэрээ үйлчлэгч аав нь цалин сая 500-аас ярина. Тийм аа. Гэхдээ амар өндөр цалинтай юм байлаа шүү. Би тэгтээ бүр хөгшөрч ажил олдохгүй бол гэрээ үйлчлэгч чинь яа дээ. Сая 500 ч юм баг ш цалин. Доотлно гэж байгаа. Доотлно уу? За. Хүүхэд хастрчнаар бүр өндрөөд юм билээ. Гэтэ Монгол олигтой ингээд нөгөө нэг яг хүүхдийг нь яг ингээд ээжих нь Австралид байдаг үйлчлэгч байдаг гэдэг хэлээлээ дээ. Би зүгээр нэг нэвтрүүлгээ сонссон шүү. Гэхдээ хардаа ер нь манай Монгол хүний цусан дээр штэ тий. Бүр угаасаа цаанаасаа ингээд цусанд нь юм язгуурын цустай хүмүүс учраас одоо тий манайхан одоо хизээч тэр нөгөө нэг гадаад кинон дээр гардаг шиг гэр үйлчлэгч нь ингэж мингээ тий ингээд байна гэж байхгүй харин тийм байхгүй угаасаа одоо энэ тийм ресторан ажилдаг зөөгч нар ч гэсэндээ уул нь бол ингээд үйлчлэгийн албанд ажиллаж байгаа хүн штэ худалдагч нар ч гэсэндээ үйлчлэгийн албанд ажиллаж байгаа хүмүүс штэ тий бүрний язгуурын цустай байдаг штэ цаанаасаа тий штэ тий ерөөсө ман зэнийг бол тоож байгаа ч юм байдгүй штэ тий тэр энэ крем тестер нэг ихчийн нүүр гэсэн чинь нас тестер байхгүй энэ уруулын батаг надад өгч ийн өгсөн чи мэдэхгүй. Тэр дараач надаа. Тэр бид нөгөө нэг хин айрын баярыг жинглээ гэдэг нэг гарсан штэ тий. Тэгсэн чи тэр газрын одоо зөөгч баримнууд нь тийм байхгүй. Байх тийм байхгүй. Энэ чих үе танад би ингээ орлого оруулахад энэ чи ингээ гүйж гарч мараа тэгээд ингээ тэр вайн байхгүй тэгээд аваад орж ирээ тэгээд наад бар марныхаа үнээр зарааштай гэ би бүр сүлдө ууралж байгаа байхгүй. Тэгээ би араас нь тэгсэн уучлаар манай ихч зүгээр яг ингээ яриан л юм. Зүгээр орчуулга хийгээ яваад тэгээд бас мухаш тий. Йоо чи тэгтээ бас хөөрхөн Филиппин тавилттай шүү. Нөгөө хүн ойлгоод ингээ загнуулаа зогсож байгаа чинь ингээ тайлбарлаад байгаа. Филиппинчүүд нэрээ жижигхэн байдаг те. Би нэг жижигхэн байдаг те. Аюу жижиг. Би дундаж өдрөө гарах юм бол ер нь дундаж өдрөө 150 идгээ. Би Филиппин үйлчлэгтэй байж үзег болгохаа мэдгүй энэ зүгээр би Филиппин бандуудыг мэднэ. Бандууд одоо яг ингээд дуулж байгааг нь харахаар нэрэ жижигхэн байдаг. Жижигхэн байдаг. Дундаж өндөр 150 идгэсэн хараа. Тийм байх уу? Тийм жижиг байх хараа. Түүч хийчтэй тэгээ хүн л юмчээ. Эдэн шууш нь баг гэж хэлэх гээд байгаа юм тэгээд. Юу гэсэн үгүй. Ой яг би нэг жижигхэн хүн ч бас нэг баг идтэй юм болов. Үгүй шүү. Манай номыг хараач жижигхэн шүү. За тийм ээ тийм. Тийм байхгүй шүү. Гэлээш та ингээд үйлчлэгчтэй болвол царайлаг үйлчлэгчтэй болох уу, царай мут үйлчлэгчтэй болох уу? Тэр ер нь юу штэ тий. Ажлаасаа ижил тэрний царай ямар. Би ямар тэрний царайгаар нь ажил хийх гэж байгаа штэ. Гэхдээ байнга царай мутан хараад хар шин сэтгэл зүйн дарамт орно. Кинон дээр ялангуяа юм Америкийн гэрээ үйлчлэгчтэй кинон дээр гэрээ үйлчлэгчлүүгээ хандраад идэг үсттэй. Би ерөөсөө залуу охин авахгүй. Яг ийм л хариулт би хүлээж ирсэн. Нас тогтсон тий. Одоо тэр чинь би ингээд тоогооч нь бол би эргэдэг аавна. Тоогооч орол эргэдэг аавна. Чи та фитнесээр хичээдэг. Яаж ч нэг фото царайтай. За гэрээ үйлчлэгчээр бол одоо нэг юм өөрөө хүүхэд төрүүлсэн хүн. Ингээ одоо хүүхэд тасрагчаар би өөрөө хүүхэд төрүүлсэн 30 орчим насны эмэгтэй аавна. Тэр нөгөө гэрээ үйлчлэгчээр болохоор зэрэг 40 чирэгм насны тий. 40 чирэгм насны тийм үү. Нас тогтсон эмэгтэй аавна. Тэгээд нэг байдны кабинетд дахгүй гэж. Кабинетд нэг би бол хийч шүү. Жолоочоор нэр нь бас эрэгтэй залуу хүн аав. 4-5 гадаад хүн аавна гэдэг байгаа шүү дээ. Филиппин хүн. Тэгэхээр нэг гэртээ нэг өөр айлд байгаа юм шиг байх юм шүү. Өгөөштэй ингэн байнгын байх хүн байна. Үгүй яагаад би ийм 3-4 авч байгаа юм гэхээр хамгийн гол нь гэртээ хин нэгэн гадны хүн байхгүй байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгээр чинь бүгд ажлын цагтай. Яг ажлынхаа цагаар ажиллаж хагаад пад явцгаад тэгээд би нэг рүү орох нь тий. Тэгээ би гэртээ тэг жолоочтойгоо орох нь шүү. Гэртээ би гэр бүлэрээ байх нь шүү дээ тий. Жолооч одко чиний жолооч юу л ихтэй. Би за аха тэгэж аваар осол хийгээ. Аваар осол дор үхээд юу гэх. Би бол зүгээр шууд очоод мөргөн шүү. Шууд очоод. Энэ үхэр гэл. Энэ үхэр чигс. Би сэлэнгэд нэг үхэр мөргөжсэн. Би байш мөргөжсэн шүү. Ямар амар хэрэг. Хамаг толох хагараа наачдгийн ёо. Хойдлын цохон тэгтээ хамаг гай. Гэтэ завханд те. Үгүй. Өсгөлт юм уу? Өсгөлт стори гэдэг байх та. Яана. Портерт. Порт.
дотроо байшин мөрөж тэр. Хаад торм царай андарч гიშгээд. Яа. Би бас айгүй азарны машин. Би шонгийн модал мөргөжсэн. Йоо. Хайш ингээ харцсан байсан. Шогийн мод балуу. Гөө ингэсэн. Хавар болохоор ингээд нөгөө яг юм ингээд өдөр ингээд цасмаас оронгуудаа өдөр нь хайлаа тэгээ ингээд мөсцчдөг штэ. Тэнийг юм сонио гулгаа уссан байдаг штэ. Яг 3 сар тахгүй. Тэгсэн чинь ингээд бүхсээ хаяад ингээд шарваад тэгэнгүүт нь ингээд сандарсандаа нөгөө тоороосоо гიშгэж байгаа хааз гიშгээ тэгэд очиод мөргөцсөн. Манай найз Яг эзэн шигээл юм болсон байна. зун жолооны курс төгсчээд тэгээд төгжрээд явсан гинэ. Тэгээд тэгээ айгаад яг анх удаа машин уйлаад машин байна. Төгөрлөгөө яриад уйлаад би чадахгүй байна гэдэг уйлаа машин. Би анх машин барихаараа нэг хөгжим сонсоод тамиг мамиг дотоод явж байгаа хүнд бүр атаахдаг байсан шүү. Аа тий. Яаж ингэж барьж чаддаг байна. Би ч хизээч тамиг татдаггүй, хизээч хөгжим сонсдоггүй. Яг ингэж барьждаг шээ. Ер нь гэдэг та Ким жолоочийн туршлага бол байгаа юм шүү дээ. Бага. Би бүр заяа иви нөгөө мо хоёр хүүхдээ нэгэн цэцэрлэгээс нэгэн сургуулаас аваад явж штэ тий. Тэгээд нөгөө хоёр ч ингээд шулганаал манай охин ялангуяа дуа машин барьж байна. Яг тийдэг байсан. Нүд юм ярих дугаач гэж юм. Машин барьж яхад. Би ингээд завхан жолоод өгсөн шүү дээ. Би ингээд машиныхаа ингээд өрүүлэг тас атгах шүү дээ. Багш шиг миний хурав нэг салгаад талтаа 50 талхаад авсан. Өрүүлэгээ бацаад Тэгээд салгаад байсан. Ямар яг юм. Тэгээ бүх бие чавгалчдаг те. Йоо. Яа, тэгсээ. Тийм жолооч байсан. Тэгээ ер нь бол ингээд машин барахаар ингээд дөрвөн мөч зэрэг ажилдаг ч болоод тэр юм уу амар ядарсан ирдэг тий. хамгийн шагсцаа. Би зүгээр тэр машинаас хоочдөг гэсэн юм. Йоо, өгцөг хүртэл чангардаг тий. Хим мэдгүй. Жангаж. За гэрийн үйлчлэгч тоогооч массажчтай болмоор байна гинэ. Хүмүүс Массажисттай болмоор байна. Хувийн маникюрчтай, тэгээд массажисттай, тэгээд өсчөнтэй болмоор. Яхаа өсчин ээжийг хэлж болох юм байна. Тэгэхээр хоёр юмтай л болмоор. Энэ Батбаяр гэдэг үү яаж хараад байгаа юм бэ? Хоёулаа Филиппин царайтай гинэ. Тийм шүү дээ. Энэ хүн өөрөө очоод Би тойлон хараа. жинхэнэ Монгол царайтай эмэгтэй байгаа шүү. Захун махан гэдэг дөнгөсөө яриад дуусчих чи. Филиппин царайтай. Йоо. Оччих нүүрэлтмээр Би бүр ингэ Монгол хацар мацартаагаас дэ бондгор ингээ царайны хэлбэр дөрүүлж өгөөрж яг Монгол царайтай шүү дээ. Тэгвэл Филиппинээр дүүрэн бүр А, хоо гэтээ- зөкслөнгүүд явд юм Гэтэ байна те. та бол юу юм бэ? Филиппин бол царайтай. Филиппин царай байна уу? Нэр чи байна. Байна уу? Ингээ хараад байсан. Би машин цаашаа тэгэж бардгийг бодоод Тэгвэл Филиппин. би өөрөө үйлчлэгч авах байлаа. Ер нь үйлчлэгч болъё доо. Үгүй манайхаа Ахыгаа замаар ороо. ингэж штэ. Амар. Орчин цагт гадаах хажууд Польшууд, гэрээ хажууд Латин Америкчууд эрэлт ихтэй үйлчлэгч нар шүү гинэ. За хамтран хэлшээ танилцуулъя. Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр үнэхээр хамттай өгөөж чихэр бов хамтран ажиллаж байна. За Монгол Улсын уугуул өдрүүдийн нэг байгаа 88 жилийн түүхтэй. За тэгээд эдний одоо нарийн бов, жигнэмэг, вафл, талах, бүлгч зэрэг нийт 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийслэл Улаанбаатар хотын нарийн бовны зах зээлийн 60 орчим хувийг хангаа ажиллаж байгаа ийм одоо том үйлдвэр байгаа тийм ээ. Энэ өгөөж нөгөө бовыг нь урамлын тоснд ингэж яадаг энэ л дээ. Хийдэг энэ л дээ. Тэгээд чандаг гин. Тэгээд энэ одоо урамлын тосоор ингээд чансан бов болохоор ер тос нь ерөөсөө ингээд бов нэвчдэггүй гинэ. Тэгээд дараа нь болохоор идэхэд их гой зөөлхөн байдаг гэж байна. Тэгэхээр урамлын тосноос өөр ямар тоснд шанах юм өөр. Шарх Би хараа ингэж утсан шүү дээ. Бэдсэн гэдэг шүү дээ. Тийм зөндөө олон тоснд хийдэг Аа, үстэй. Тийм. за. Энэ транспортоос агуулаагүй гэдгээр айгуу. За тийм Агууламжгүй. Тэгээд за. энэ чинь нэг өөхөн тус юутай холдог гэж би сонссон шүү. Тэгвэл зарцах нь штэ тэ хаа. Бас тагнаа магнууд ингээд наах Тий, нь штэ. өөхөн тус юу Ямар ч транспортосоо агуулгаагүй байдаг гэж тийм өөхөн тос чинь тийм муу биш гэж штэ. Манай нөө тоогооч Тэнгис ах чинь тэгээд шүү дээ. Транс тос бити идээд байгаа чи өхөөд нь штэ та нар гэсэн. Тэгэхээр тим юм бол хийгээгүй гэж шүү. За. За тэгээ бас хэвийн бовоор ширхэхтэй дээд гурилаар үйлдвэрлэж байгаа юм байна. За тэгээд ер нь бол нөгөө 3 сар хүртэлх хугацаанд хадгалсан гэдэг байгаа штэ. Хэвийн бовыг хаягддаг штэ тий. Бов чи ингээд цайсан байдаг. Цайсан байдаг штэ. Энд дээр бол санаа зовох хэрэггүй. Энд чинь зүгээр ингээд тасалгааны температурт орчороо зүгөрлж тийм аа л гэж штэ. Бов ингээд цайсан байгаа дэр чинь нэг юм сони удацсан юм шиг. Тэгээ тэгдэггүй гэж ш манайхаа. Бов цайн гэр яар эвгүй сонсогдсон юм байна. Яг бадраа ороод байгаа.
Хэвээ боо яа. За хэвээ боо. Чи одоо Монголд ирчээд нэг олтоноос хараач та энэ хэлээ. Тэгээд тасганы тэмбэртээс оршоор зүгээр алцдаг. Яг өөхөн тусаа юу наран цэцгийн тусаа хоёрыг нэр холихоор аюу гоё үнээр гардаг штэ. Тийм үү? Тийм бас тийм байна. Тогооч суйртай гэсэн шиг бас. Яа тийм байна. За тэгээ бүхэл худалдааны төвүүдээр байгаа юм биш үү манайха. Нийт 32 худалдааны төвөөс авах боломжтой гэж байна. За одоо үзэгсэлэн худалдаанууд хаана байрч байгаа гэхээр Дүнжингар худалдааны төв, Хүнүмал худалдааны төв, Шинзо айл худалдааны төв, Мишель Экспо худалдааны төв, UB Palace үзэгсэлэн худалдаа болон нийт 32 худалдааны төвөөс худалдаа авах боломжтой байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7011 8077 гэдэг дугаараас аваарай. 7011 8077. За өгөөч чихэр боо гэж крилэр бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүр үнэхээр хамттай өгөөч чихэр боо хамтран аярлаж байна. Баярлалаа. Баярлаа. За би түрүүний миний нөгөө нэг асуулт ингээд мега дээр очиод гаццсан. Одоо за хашаах угаасаа та өөр гэрийн үйлчлэгч хүн. Чи гэрийн үйлчлэгчээрээ юуг хийлэгхий, юуг хийлэхгүй байх вэ? Чи одоо гэрээ үйлчлэгч өөрөө гэрээ үйлчлэгч. Үгүй энэ чи нөгөө нэг амар барби шиг ухаан авцсан штэ. Тий, тэрнгээр одоо тэгээ бүгдийг хийлгэн штэ. Арч угаа тэгэл. Та хийлгэж чадахгүй аа. Би бодоодсон чи сая эндээс бол амар орж байгаа байхгүй. 4-5-аар наавна гэд. Би чи нэгэн юм авчаад нөгөөдгөө цалинжуулах габгүй. Тэгээ өөрөө тэрийг бас дээрэс нь баавна гэсэн тий. Тэрэндээ стресстэй тоо. Нэг юм авчаад стресстэй. Чи тэгвэл гэрээсээ хөөгдөн. Би уул нь баавч гэж бодоагүй л дээ. Энд чинь таашаал авах гээд штэ. Баавч шиг. Йоо, мандаха. Энд ихсэн шүү. Энд тэгчл хэлсэн штэ. Үгүй би тэгж уул нь санаагаа тэгж ойлгоогүй. Айгу хөөх юм бодчих. Тэрч удна гэсэн. Бочлаа. Йоо. Та юундаа хичээд байгаа? Чимээгүй хамаг юм доо. Хамаг угаасаа хүмүүс одко. Манайхан зүгээр гэрийн үрлэгч зүгээр биеийн үрлэгч болгочлоо гэж юм заяа. Яа салбарын доош нийцсэн үү? Гайгүй ах уу. Би бол яштэй те яг хуваар ажлуудаа л хийх юм. Нэг үнэл хэлчих. Тэр жолооч тоогооч хоёр чинь нэг нь бастанаар хичээлдэг, нэг нь жимэр хичээлдэг байх ёстой мó? Үгүй. Чи тийм лаг булчинтай залуу байх хэрэгтэй гэж байна. Дургүй штий. Би тийм хүн дургүй. Чи өөрөө мэднэ штий. За бүх булчинтай. За үгүй. Би бүр бүхчингуудад бүр дургүй. За ядаж ингээ гой том цээжтэй ингээ бомбор мөмтэй. Тэгээд ийм жоохон бактай. Чи заавал тийм хүн болох гээд байгаа юм бол шүү. Тэгээд тэр чин заяа. Тэр чин ингээ ийм нарийнхан ингээ нэг юм юу өмсч. За манай майк өмссөн. Үгүй майк шээ. Ингээд нэг юм тогооч малгай өмссөн. Тэгээд ингээд шалдан биеийн дээрээ ийм хормогч өмссөн юм байл яг уу. Үгүй манай жолооч одоо тэгвэл нөгөө нэг бат оргил юм штий. Нөгөө цагдаа. За тэрэн шиг л байна гэд ботчих манай жолооч. Бат оргил сал тавиараа. Тэр жолооч яагаад яах гэж яг тийм байлгаж. Үгүй яа энэ чи хөнгөн шингэн тэгээд ингээд наасан ингээд ер нь юм бараа би дэлгэр ороод зөндөө их юм ингээд бариул нь шүү. Баун цайцсан бай санаа зовх хэрэггүй. Дасганы температур зүгээр алчна. Нэг юм ойлголоо. Ер нь жоохон хүчнийхэн байхад болох юм байна. Тийм байна дөө. Нэг цагдаагаар машина бариулаад. Тэгтээ гэрийн үйлчлэл 40 иргэм насны хөгшинч гэж байгаа юм дээ. Яах гэж. Өөрөө ингээд ижлүүлээд гэдэг. Бараг гэрийн үйлчлэгчгээ хардах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа залуу байлгаж байна тий. Би тань санааг олсон. Би амар гинэн байгаа хгүй юу те. Дакмаг тийм үнтэй байж болно шүү дээ. Нэг эмээ хугацааг үлчлээ. Чи өөрөө хаах шахыг аваа. Өвөө шиг бай сайхан ээлтэй л юм. Сайхан юм байна. Дулаахан ортой. Унтгасаг болчлоо таны. Ортой цацуулчлаа. Орочин цацчлаа. За санд асуулгын дүүн гарсан. Гадаад гэрээ үйлчлэгчтэй болох уу? Аад нь болно. Тэр тусмаа Филиппинээс үйлчлэгч аавна гэдэг дээр 97 хүн буюу 22%. Үгүй ээ. Монгол хүнээ цалинжуулна гэдэг дээр 118 хүн буюу 26%. Манай монголчууд угаасаа энэ төрлийн ажил хийж чадах хүмүүс биш гэдэг дээр 51 хүн буюу 11%. За гадаад дотоод нь хамаагүй ажиллаа сайн хийдэг хүн байх хэрэгтэй гэдэг дээр 283 хүн буюу 41% санал авсан байна. За тэгэхээр манайха гадаад дотоод нь хамаагүй ажиллаа сайн хийдэг хүн байвал авах нь. Тэгээ юунд байлаад байгаа. Гэтэ хараа бараг авахгүй гэсэн үг юм байна. Би болохоор нэг юм уу хоёр байвал болоо гэж бодож байсан байхгүй. Тэгвэл дөрөвдөх нь бол гэтэ авахгүй гэсэн үг юм байна. Ер нь бол ажлаа сайн хийж чадахгүй гэрээ үйлчлэгч Монгол байхгүй. Тэгээ нөгөө нэг оюутай ажилд авна гэдэг шиг юм байна. Чи чадахгүй маань яв. Цалин байхгүй.
татлах гэдэг шиг дээ. Тий, миний дөө ингээд 30 40 гарчаад гэрлээ ихч руугаа яриад. Эрэхтэй юу? Одооноос эхлээ фитнес яваа. Тэгэж игээд Цагдаагийн албанд ийсэн. Жолооч бол. Йоо. Хүмүүс ер нь бол ингээл энэ гэрийн үрсэртэй болноо 7 хоногт 2 удаа ирж цэвэрлэгээ идэг л гэж байна. Тэрнээс ингэж байнга байлгахгүй юм байна. Ер нь бол. Оо тийм үү? Тийм ээ. би бол хашхи байгаль байх. Бүр гэртээ амьдруулах юм уу? Тийш тий. Оо тгийч л би. Хажууд Нэг харанхуй өрөө гараад ирчихсэн. Бэ нэгт. Тэгээд хамаг нэг зориныхын дарс марсан байхгүй. Яасан гэж муудгаад хаар нь хадгалаад өглөө орж ирээ. Хатагтай. Цаад цаг болсон байна. Шаардсан дээ. Хатагтай ганц байхгүй. Яа, тэ чи одоо хашхыг заяа ажилд авахаар хальяа хаалж болохгүй. Яаж болохгүй дээ. Хэцүү штэ мега. Чи аюугүй сонир сонголт хийж байгаа байхгүй юу? Ээ, надад угаас өвөө байдаггүй байхгүй юу? Чи хашхыг согисэгийн хоёр имэтиг айл нэгэндээ танилцуулаач. Үгүй ээ, тэхийн тулд би гэртэл амьдралаа. Манай хаших чинь залуу штэ. Юу яриад байгаа. За. Манай соги сека соко гэж. Тийм Манай үү? сека соко ч өндөр штэ. Тийм үү. За уучлаарай ашха. Мэдсэнгүй. Оо надад танилцуулгүй би заал гэдэг очиж танилцчихно. Тэгээд орд улаацуулчлаа. Таны ор хэлээ. Хоёр имэгээ сэдвээр чирж ирээд заалж Тийм ээ угаарай. Алуу цагаасаараа алуусаа. Угаасаа танаа хоёр имэ чинь угаасаа туйлгээ юм. Энэ тэрний имэ. За нэг комент уншиж өгөө тэгээ нэвтрүүлгээ дуусгалаа. Гадаад хүн байвал амар юм биш үү дээ. Хов мо бацхгүй, хов зөөхгүй, хэрэг дурлахгүй, ажлаа сайн дуугуул хийж ивэл болоо. Тэгсэн чи Хэл нэвтрүүлэхгүй дундаа орохгүй амар гинэ. тэгсэн чи бэ нэг давхар дикшнери барьсан те. Хэлмэл сурш үү. Энд хүүр юу гэдэг. Уц гэнэ үү? За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 6-ны мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радио 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцаагаас сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр үнэхээр амттай өгөөж чихэр бов за мөн илүү хурдан илүү хялбар Payon захим дэлхийн аппликейшн хамтран ажиллаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч илүү хялбар, илүү хурдан Payon зээлийн аппликейшн мэдээлэл авахудас 75 33 11 11 75 33 11 11 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч өгөөж чихэрбов компани Өнгө засаж буян нэмэх дүмэнд таашаагдсан уулц хэвэн бов. Үнсний манлай ууган үлдвэр өгөөж чихэр бов компани. 3 2 1 эфир